За сайн байцгаана уу? За өнөөдөр болохоор за хишгийн гана подкаст маань тэгээ өөрчлөлт надаас гэдэг подкаст маань эхэлж байна. Хишгийн гана оролцдог. За тэгээ ер нь хишгийн маань сүүлийн үед эрүүл мэндийн байдлаас болоод подкастт оролцож чадахгүй байгаа. За тэгэхээр өнөөдрийн зочин маань болохоор бас бид нар дахин нэг зочин өрсөн байна. Өнгөрсөн удаад бас манай Батмагна гэдэг нэг зочин ирсэн маа штэ тий. Батмагна маань бол уухгүйгээр баярлаж чадахгүй гэдэг сэдвээр ярьсан байгаа. За өнөөдрийн маань зочин болохоор бас нэгэн сонирхолтой сэдвийн талаар ярих гэж байгаа. За тэгээд бид нар дээр ямар зочин ирсэн бэ гэхээр амгалан ивэл төвийг үүсгэн байгуулагч тийм ээ. Оюун гэрэл гэж эмэгтэй ирсэн байна. За тэгээд оюун гэрэлэгч маань бас өөрөө эрчүүдтэй ажилдгаас гадна тийм ээ. Архины хамгаалалт эрчүүдтэй ажилдгаас гадна за өөрөө архины давхар хамгаалалт өртөөд 15 жил амьдарсан байгаа. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр гэр бүлд нь архиудаг нэг хүнтэй амьдарч исэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор ер нь зөнд нь орхих гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж байгаа. Бид нар архины давхар хамгаалалттай эмэгтэйчүүд бол ер нь давхар хамгаалал өртсөн байдал нь одоо өртсөн гэдэг нь юугаар хэлэрдэг вэ гэхээр нөгөө архи уудаг хүнээсээ бүрэн хамаардаг, өөрийгөө алдсан байдаг. Тэ? Жишээлбэл одоо ямар нэгэн зүйл төлөвлөгтэй архи уудаг хүнтэйгээ хам бодож төлөвлөдөг архи уудаг хүнээ аав чинь тэгвэл аав чинь ингэвэл эсвэл ах чинь архи уудаг ах чинь архи уувал ингээрэ тийшээ яваараа тэдний очоороо тэгж цутаагаараа ч юм уу те эсвэл одоо юу гэдэг ямар нэг байдлаар баяр ёслол болсон ч гэсэн архи уудаг хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг одоо холбож төлөвлөдөг шүү дээ. Нөгөө талаар бас өөрийгөө бүрэн алддаг. Тийм ээ нөгөө өөрөө архи удаг хүнээ зөвхөн архинаас гаргах зорилготой болчихсон тий өөр ямар нэгэн зорилго төлөвлөгөө өөрийн хүсэл мөрөөдөл бүх юм алдсан байдаг шүү дээ тийм ээ тэгэхээр таны хувьд ер нь одоо архины одоо давхар хамгаалал өртсөн гэдэг байгаа шүү дээ архи удаг хүнээс та яаж бүрэн хамаарч ирсэн бэ таны сэтгэл зүйн байдал ер нь ямар байсан бэ за тэрнээс өмнө та мэдээж өөрийгөө богинохон танилцуулах бах тий за би намайг оюун гэрэл гэдэг тэгээ би гэр бүлтэйгээ нөхөртөөгөө хандлаад одоо 33 жил амьдарч байна. Тэгээ энэ 33 жилийн хугацаанд ямар ч хэсэн 15 жил нь бол архины бүрэн давхар хамгаалалттай амьдарсан. Тэгээд архи удаг нөхөр минь архи удаг байсан. Тэгээд архи удаг нөхөртөө бүрэн хамаарсан 15 жилийн хугацааг алдсан байсан. Тэгээд одоо харин сүүлийн бас 5 6 жил 10 жил үнэхээр өөрийгөө олж аваад эрүүлэр амьдарч байгаа. Тэгээ өөрийгөө яаж олж авсан бэ гэхлээр энэ архи удаг хүнд бүрэн дүүрэн хамаарсан байгаа гэдгээ мэдэрсэн байгаа. Тэгээ яаж мэдэрсэн бэ гэхлээр нөгөө дотоод эдгэлний сургалтуудад явж ээж үнэхээр би чинь нэрээ өвчтэй юм биш үү гэдгээ олж илрүүлсэн. Яг тэгэхээр нөгөө урд нь бол би энэ нөхрийг л архи болгочихгүй болчих гээд байна. Ер нь эмэгтэйчүүдийн зорилго тэр шүү дээ. Уудаг нөхөртэй эмэгтэйчүүдийн. Энэ нөхрийг л архи уухгүй бол манай нөхөр л архи уухгүй байх юм бол миний амьдрал сайхан болчих гээд байна гэж маш олон жил яваад тэгээд бүх арга чарга хэрэглээд тэгээд эцсийн мөчөд бүр бож өгөөд яах вэ би одоо чадахгүй байна гэж яах үедээ энэ өөрийнхөө дотоод эдгэрлийн сургалтуудад явж эхэлсэн. Яг энэ үеэс эхлүүлээд энэ чи үе би чи бас өвчтэй юм биш гэдгийг олж харсан байна. Та тэгээд дургуй чи үржсэн үү? Надад асуудал байхгүй гэж хүмүүс ер нь боддог штэ. Энэ уудаг нөхөрт л асуудал байгаа гэл те. Тий, эхлээд мэдээж нөгөө нөхрийгөө л энэ архи удаг нөхрийг л засчих юм бол манай амьдрал сайхан болчих гэдэг ингээд 15 жил зовсон шүү дээ. Тэгээ энэний дараа яасан гэхэлэр өөрийгөө нэг удаа дотоод эдгэрлэн сургалтанд очиод чи асуудалтай байна гэдгийг олж хараад миний бүр дотор мухаараад үгүй хэлгүүдээ гэж юу гэж надад асуудал байдгийг ингээд надад бол асуудал байхгүй. Тий. Тэр сургалтыг баг хаяад явчмаа санагдаад хэцүү байсан. Тэгээ мэдээж гэртээ харсныхаа дараа чи юу вэ? Яагаад надад асуудал байгаа гэж бодоод тэгээд ямар ч байсан энэ сургалтанд дахиад үргэлжлүүлээд явмаар санагдаад тэгээд дахин явсаар байгаад нэрээ би чинь асуудалтай хүн биш үү? Би өвчтөй болцсон биш үү? Энэ уудаг хүнээ захирч залруулах гэж оролдож зүтгэсээр байгаад өөрөө өвчтөй болцсон биш үү гэдгээ харсан байгаа даа. Тэгээ өвчтөй гэдэг нь яг ямар шинж тэмдгээр илэрч ирсэн жишээлбэл яг өвчтөй гэдэг нь юу гэхээр яаж би сэтгэл зүйн хувьд шүү дээ тий сэтгэл зүйн хувьд мэдээж өвчтөй болсон. Энэ нь юу гэхээр нөгөө зүгээр 50 ажил хийж чадахгүй. Ажил дээр ингээд сайхан ажил хийжсэн нь өдөөс хойш болонгууд за нөгөөд чинь ууцсан болов гэж бодогдоод төгшүүр төрж юм. Төгшүүр төрнө. Дээрэс нь нөгөө хүүхдүүдийн минь нөгөөд ч очиод уучаад зовоож байгаа болов гээл. Тэгэл уцаа шуурж аваад л одоо яаж байгаа бол гээл нөгөөдгөө их хянах гал одоо нэг би тарахынхаа алдад нөгөөдгөө ирүүл байх гал нөхрөөгөө ирүүл байх гал за чи хаана явж гэн гэл дуугийн сонсгол байна уу гэж уурахыг л антхаа ойлж шүү дээ ууцсан байгаа гэдэг. Дуунаас нь уус уу мэд чинь тий. Тэгээд
ууж үгүй юу гэдэг мэдээл. Тэгэл жоохон болонгортой дуугарах юм бол одоо тэгэл уучиж гэл өөрөөсөө нэр хамаг ажиллаа бараг зогсоогоол гэрлүүгээ хараад нөгөө нөхрөө хүлээгээл те одоо ирэх нүгэл дахин уцтаал ирж гэнэ хаана явж гэн гэж хинаад л тэгжсэн л хүүхдүүдээ нөгөө аавчин сохтуу ирж гэн одоо хичээлээ хийхэ болж гэдэг юм уу те эртхэн унтаараач гэдэг юм уу бүр энэ бүр минийх бүр дээд зэгтээ хүртлэх хянцсан байсан. Зөвхөн амралтын өдөр гэтэл жишээлбэл ингээд сайхан хоол махаа гаргаад бууц ирэхгээ сууж исэн чинь сууж байгаа л тэгэл нөгөө уцаа аваад нөхрөөгөө ууж өгөө юу гэж хинаал ууцсан байх юм бол шууд нөгөө бууцаа болоод бантан болгочих чинь те. Бүр ийм болтлоо ингээд нөгөө өөрийгөө сэтгэл хөдлөл амьдрал бүх юм тэр зөвхөн ууж байгаа нөхөртөө зориулсан байсан. 15 жилийн хугацаанд өнгөрөөсөн. Одоо тийм ингэж юм л та жишээлбэл буузаа бантан болгочих чинь тий. Танай хүний хувьд юу нэ агсан тавьдаг гэсэн юм уу яадаг гэсэн юм бол зарим хүмүүс чинь нөгөө агсан тавьдаг учраас инкээс өөр арга байхгүй гэдэг байдал руу ордог шүү дээ тий. Ер нь бол яг хуу агсан тавьдсууд ер нь бол агсан тавиад хамаг юма буулгаад ингэдэггүй л байсан л да. Гэхдээ орж ирэл зү нэрэ ууц хүн ч ямар л олигтой байлаа. Унтаж хэлж байгаа үг нь хүртэл аюу юу гэдэг шүү дээ. Хурц тий. Хүний гомдохоор. Тэгээ унттлаа бүр нөгөө 50 байхгүй ингээл бууц хийхлээр оролцсон. Одоо жишээлбэл бууц хийж яхад хурж ирэл али би наатах чинь ингэж чимэгтгүй ингэж хийдгийг ч гэдэг юм уу те ингээд нөгөө юм болгонд оролцоод тэр айгу төвхтэй. Тэгээ дээрэс нь би өөрөө сэтгэл зүйн хувьд доголдолтой болсон учраас нэг сайхан 50 бууц амттай бууц хийж идмээр санагдчихэтэл нөхөр согдуу байнгут би чинь өөрөө 50 биш болонгуудаа нөгөө сэтгэл хөдлөлөөрөө л хийжсэн хоолоо өөрчилчихөж байгаа байхгүй юу. Тэгээ ишиг нэг энэ согдуу юмд юу ч хийж өгсөн би яалаа гэдэг байдлаар ерөөсөө бүх анхаарал нөхөр дээр төвлөрсөн согтуу архууд нөхөр дээр тэр өөр хүүхдүүдтэй сайхан хоол хийж өгье ч гэдэг юм уу миний хүүхдүүд хичээл ном хийгээд 50 байж гэдэг юм уу ийм анхаарлаа төлөвлөхөөс эхлүүлээд хүүхдүүдээ анхаарахаасаа гадна бүх анхаарлаа нөхөртөө төвлөрүүлж учраас тэгээ согтуу нөхөр буудаж идсэн яалаа бантан идсэн яалаа гэдэг байдлаар ингээд тухайн үедээ л ингэсэн байгаагаа одоо ер нь бол ингээд сүулт ажиглаад эрүүл болж эхлэх үедээ ажиглаад тахлаар нэрээ би бүх анхаарлаа яагаад нэрээ нөхөрлөгөө төвлөрүүлчихэд хүүхдүүдээ яагаад сайхан хоол хийж өгье гэж боддгоо байсан болоо гэж одоо бодогдож байгаа. Ер нь бол нөгөө заав чинь уугаад ирэх нэ шүү. Одоо ингээд юм хийж байгаа юм болоор эртхэн унтараач гэдэг юм уу те. Эсвэл хийжсэн хоол нь өөрчлөгдөх жишээтэй те. Эсвэл ер нь сэтгэлийн хувьд бол ер нь уусан гэж сонсох юм бол тэгэл уур нь хүрээл төвшөр төрөөл эсвэл гомдол төрөөд явцдаг тий. Ерөөсөө 50 ерөөсөө ууцсан гэдгийг мэдрэнгуудаа уцаар яриад дуугийн сонсоод мэдрэх юм уу нэг бол хүнээс сонс танаа нөхөр тэнд ууцсан явж илээ ч гэдэг юм юм сонсоод төгшөөр төрөөл дотор нөгөө хэвийн байдал нь алдагдаал тэгээд нөгөө хэвийн хийжсэн ажиллаач хүртэл болоод дээрээс нь амар тайван байдал мань алдагдаал төгшөөр төрөөл дээрээс нь бүр ингээд төсөөлөн бодоол одоо тэгж байгаа хадаа ингэж байгаа байх гал те ургуулаад тэгээд төсөөлөл тэгээд бүр ямар ч нөгөө өөрийгөө хяналтгүй болол сэтгэл зүйн хувьд тэгээд ажил хийх дээр ч гэсэн одоо ажил дээр хүрээд ирэх үедээ гэдэг ч юм уу ажил төрөөл те 50 ажил хийсэн за одоо нөгөөдөг чи ажил дээр хүрээд ирэх үедээ ч гэдэг юм уу тэгээд бошуухан гарч явах гэж ч юм уу нэг бол нөгөө хамт олондоо сайхан ингээд 50 ажиллаа хийгээд яриа суужснаа гинтгэн сандарч гараад гэрлүүг очихгүй болохгүй төвшөр төрөөд байнгын төвшөр төрөөд явж гэсэн үг шүү дээ гэсэн үг тийм. Ер нь сэтгэл зүйн хувьд хэвэн байдлаа алдагтана амар тайвнаа алдсан л гэсэн үг. Одоо нөгөө за энэ подкастыг сонсож байгаа хүмүүс зориулж ирэхдээ бид хоёр юу яриад байна вэ гэхээр архины давхар хамааралтай эхнэр тий ялангуяа эхнэр гэдэг байгаа шүү дээ. Нөхөр нь арх бодог эмэгтэйчүүд. За давхар хамаарал гэдэг нь юу гэлж байгаа вэ гэхээр нөгөө арх бодог хүнийхээ нөлөөний дор өөрийгөө байлгадаг. За тэгээд тэр хүнийг хянахыг оролддог. Тэ бүх үйлдэлийн хянахыг оролддог. Аврагч халамжилж одоо анхаарч одоо бүх зүйлийг шийдэж өгдөг. Тэгээ болцсон байдаг шүү дээ тий. За энийг л давхар хамааралд өртсөн байдал гэдэг байгаа шүү дээ. За шийдэж өгдөг гэснээс ер нь бол нөхөр чинь нэг арх уудаг үедээ хэр зэрэг асуудал үүсгэж. Асуудлуудыг хэр зэрэг өмнөөс нь шийдэж.
Асуудал үүсгэр яг мэдээж арх ууж байгаа нөхөр чинь эхний үед яг арх угаал тэгэл үглэж яншаал би хүүхдүүдэд зохицуулаад за одоо онд нөгөө хүүхдүүдэд хэвэн байдалд нь зургт үзэж байгаа бол зургтаа унтраа гэрлэн унтраа онд авчин сохтой үуч гэдэг ингэдэг байсан бол сүүлдээ нөгөөдөгтэйгээ хоёулаа хэрэлддэг болно. Миний зан ааш эвэрж байгаа учраас эвдэж байгаа учраас би нөгөө тараад үгүй гээл тий би дандаа ингэж чам дээрлэхүүл ингэж юу байдгийг ингэж босч ирэл тэгэл нөгөө угаасаа уурхтай байгаа эмэгтэй чи яг өөдөөс нь ороод ирэхэд нь л аягтай хоолны найтайхан тавихгүй ширээндээ шидэж тавих жишээтэй ингээд л нөгөө миний дотроос бас асуудал үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд би нөгөө цухтуу нөхрөө байнга харсаар байгаад ааштай ууртай эмэгтэй болж эхэлж байгаа. Дээрээс нь бүр өөрөө хэрүүл үдэж нөгөө хэрэлд зодоо заримдаа зүгээр ахтан тий хэрүүл үдэж бүр хэрэл зодооны үүсгэж байгаа. Ингээд бараг сүүл рүүгээ нөгөө яшиг төвөг энтэй хэрүүлдэж задлж яхаар эрүүлжлэх дуудаад өгчээгээд айгүй олон удаа эрүүлжлэх дуудаж өгсөн. Тэгээд яадгийн гэхлээр маргааш өглөө нь нөгөө эрүүлжлэхийн мөнгийг бариад өөрөө очиж эрүүлжлэхээс гаргадаг. Ийм ажил хийдэг болж байгаа. Энэ бол маш эрүүл биш байснаа сүүлд ингээд нөгөө эдгэрж явж явах үедээ өөрийгөө давхар хамгаалаасаа чөлөөлж явах үедээ олж харж байгаа. Ер нь бол нөхөр сохтойгоор агсан тавьдаг. Эхнэр бол эрүүлэлээр агсан тавьдаг. Гэ тэ. Энд одоо иргэний дан үүсдэг. Энэ иргэний данд хамгийн их өртдөг нь хүүхдүүдээ гэдэг байгаа шүү дээ. Ер нь хүүхдүүд нь одоо энэ та хоёрын харилцааны эрүүл биш байдлаас ер нь сүүлдээ ямар зүйл ажиглагдчихэв? Би 3 хүүтэй л дээ. Тэгээ ялангуяа нөгөө том 2 хүү маань яг энэ өсвөрийн насных нь үед аавын архиталт маш их байсан. Учираас хүүхдүүдэд нэлээ их эвдсэн гэж би одоо харж байгаа. Эргээд харахад үнэхээр хүүхдүүд маань 2 дэсгэн 2 хүү маань нэг нь бүр чимээгүй дуугаа өөрөө л тэндээ юм аяж идэг. Нэг нь бол ингээд тэрсэлддэг. Бүр ингээд энэ амьдралаас чинь би залхаж байгаа ингээ хаалгаа саваад гараа явдаг. Тэгээ бүр гэр орондоо ч яг тухайн үед нөгөө аавыг архиулж явах үед тэгээ намайг нөгөө агсарч эрүүлэр агсарч хэрүүл зодоо хийж явах үед баг хүм дунд хүм маань одоо 3 хүүхдийн дунд хүм маань бол бүр 10 эдэн настай дөнгөж өсвөр настанд байх үед их хөвчлэн найз нөхдөийнхөөрөө хонголдог ер нь гадуур явдаг гэрт байх дургу болдог нэг иймэрхүү үйл лүүд манай гэрт бас байсан гарч ирсэн байна тий. Ер нь ингэ сонсоод байхад нөгөө хүүхдийн нэг нь бол шовдр хүүхдэг өөрийгөө л болгоод тэндээ дуугаа байж идэг. За нэг нь бол бүр анхаарлын төвд байханд бол дөрсгүйтж эхэлсэн байна шүү дээ. Ямар ч хамаагүй анхаарлаар ээжигээ аавыгаа анхаарлыг өөр дээрээ татъя гэдэг байдал руу орж исэн гэж ойлгож болохоор байна тий. Эрүүл биш гэр бүлийн дөрүүд байгаа шүү дээ тий. Өөрөөрөө байж чаддгүй дөрүүдийн хувьд тий. Тэг яг ингээ хүүхдүүдийн хувьд тийм болсон. Тэгээд яг баг хүмүүс бас тухайн үед баг байсан. Дөнгөж төрөөд удаагүй байсан. 4-5 настай л байсан. Тэгээд баг хүмүүс бас ингээ аимхай, айгүй аимхай. Тэгээд аав сохтуу ирэх юм бол чимээгүй нэг болонд очиж уучдаг. Тэгээд бид нэр тэр баг хүүгээ хаана юу хийж байгааг ч анзаарахгүй. Тэгээд ганцаараа л тэр болонд бас сууж байдаг нэг тийм хүү болсон. Одоо ингээд хүүхдүүд минь том болцсон байгааг нь одоо насанд хүрсэн те баг маань 20 настай болсон байна. Тэгээ ингээд хүүхдүүдэд харахаар тэр яг нөгөө бидний эрүүл биш гэр бүл байсан дүр төрхүүд заримдаа ингээд амьдралыг харахаар зөвөр өөртөө эрүүл байгаа мөртөөс дүрс хийгээл уурлал хүүхдлүүгээ орилж байгаа ч юм уу те ийм байдлуудыг харахаар яг л тэр бага насанд нь өсвөр насанд нь миний тарьсан тэр өөрөө хүүхдтэй болсон мэт танаа хүүхдтэй. Одоо хүүхдтэй болсон. Тэнгүүдээ хүүхд рүүгээ гинт дүрс хийж байгаа байдал нь. Тий. Ингэж байгааг нь харахаар би бас айгүй харамсдаг л да. Яг л би ингээд заримдаа өөрийнхөө тэр өвчтэй байсан дүр төрхийг хүүхдүүдээс олж хараад тусгаланд болж байгаа харахаар одоо маш их миний бас санаа зовдөг нэг асуудал байна. За, ер нь бол давхар амралтай гэдгийг мэдчихжээ. Яг яаж мэдсэн? Одоо би давхар амралын шинж тэмдгүүд байгаад байна. Гэхдээ яг хизээ яаж мэдэв? Тэр мэдэх үед ер нь ямар байв? Дотоод эдгэрлийн нэг сургалтанд манай нэг найз ирж суугаач гэд ураад тэгээ би тэнд очиж анх суусан. Тэгээ яг тэр үед надад яг намайг очиж суусан үед энэ нөгөө архины давхар хамаарлын талаар ярьжсэн. Тэгээд архины арх удаг
нөхөртэй эхнэр арх удаг хүүтэй ээж ч гэдэг юм уу те яг энэ ямар байдалтай байдаг вэ гэдгсэн чинь миний амьдрал тэнд бүр ингээд тэр зэчийн сургалтын дээр бүр ингээд урдчлаад хэлээд өгсөн юм уу гэмээр намайг урихтаа ингээд аваач танилцуулсан юм гэмээр оюун гэрлийн талаар ингээд танилцуулаад өмнө нь бэлдсэн юм шиг ингээд бүр айгүй тод надад анх очисон өдөр мөн бүр ингээд заажсан тэгсэн чинь юу байлаа би бүр юу вэ гэж бодоод эхлээд жоохон шоконд орсон. Тэгээд дараа нь тэгээд жоохон шоконд ороод тэгээд дээрэс нь энийг юм нөгөө урж авчихсан найзаагаа л энийг миний талаар хамаг юм ярьчиж багштай тэгээд намайг яриад байна гэж бодоод жоохон дургу урж ууртаа гарсан л та. Тэгээд тэгтээ надад ягаад ч дараагийн 7 хоног ачмаар санагдаад тэгээд 7 хоног болдог гэсэн сургалтууд байсан. Тэгээд дараагийн 7 хоног нь ачмаар санагдаад тэгээд дараагийн 7 хоног очсон. Ахаал нөгөө намайг яриад байгаа юм шиг байсан. Тэгээд энд нэг юм байна юу байна гэдэг юм намайг татаад тэгээд 2 3 7 хоног явсны дараа би чи нэрээ өвчтэй юм биш үү? Манай гэр бүл чи эрүүл биш юм биш үү? Ингээд би тухайн үед очихдоо бол энэ арх удаг нөхрийгөө архинаас гаргачихсан гэдэг сэтгэлтэйгээр очисон байгаа. Тэгсэн чинь эсэргээр юу арх удаг нөхрөөс илүүгээр би бас айгүй хөвчтэй байгаа юм байна гэдгээ олж харсан. Тэгээд тэндээс миний амьдралын эрүүл амьдрах хэмээн ихсэн тэ. Яг л тэр сургалтаас эхлээд миний амьдрал ер нь бол бүтэн иргэсэн гэхэд бол анх хүлэн зөвшөөрөхөд хэцүү байсан гэсэн те түрүүн нөгөө сонсоол уур хүрээл би яхаар өвчтэй гэдгийг энэ арх удаг хүн ч л асуудалтай хаад намайг асуудалтай гэдэг ахын гээл ихэлсэн гэж байгаа штэ. Ер нь бол нөгөө архины тавар хамаарлаас эдгэрнэ гэдэг нь арх уужаа хүн ууж гин үү уухгүй байна уу гэдээс үл шалтгаалаад одоо нөгөө архины тавар хамаарал өртсөн эхнэр сэтгэл зүйн байдал эрүүл болох гэдэг байгаа штэ. Ер нь тэр арх удаг хүнийг ер нь хойш нь орхих гэдэг. Бид нар нөгөө анхан шатны сургалтын дээр хүмүүс хамрагдангууд хэлж байгаа байхгүй. Хүмүүс ингээ орж ирээд зүүн болцолтонд орж ирэнгүүтээ нөхрөө би яаж архинаас гаргах вэ? Нөхрөө л ямар арга чарга байна? Мэдээж яг энэ бодтой хүмүүс яг бүр аргаа барсан зөвхөрсөн учраас ийм арга зам хайгаад байгаа шүү дээ. Гэтэл бид нар өөдөөс нь юу ярьдаг вэхээр за одоо нөхрөө орхиорой түр хойш нь тавьчих. Одоо бүр орхих гэхээр арай чадахгүй хүмүүс тэгэнгүүт нь за одоо түр ингээ хойш нь тавьчих. Нөхрийнхээ асуудлыг түр хойш нь тавьчих. Тэг өөр төрөө ажиллаарай. Гэхээр зарим эмэгтэйчүүд болохоор юу яаж юм л да. Ингээд нэр орхиж болох юм уу гэж орхиж байна. Зарим нь бол бүр орхиж чадахгүй байна. Тэгэхээр таны хувьд яг нөгөө орхиороо гэж хэлэхэд яаж орхиж ийсэн? Ер нь орхино гэдэг нь боломжтой санагдсан уу? Танд ямар санагдчихсан бэ? Тий анх энэ айгүй асуудал хэцүү байсан л да. Тэгэд мэдээж орхино гэдэг чинь ингээд эхний үед ингээд орхиороо гэсэн чи за тэгээ би одоо өвчтэй юм чи өөр дээр ажиллая гэж бодоод ингээд өөрийнхөө асуудал дээр би чи нэрээ өвчтэй юм байна шүү нөхөртөө хамаарахгүй за уусны сонссон ч гэсэн би өөрийгөө тайван байлгана шүү гэд эхний үед нэг жоохон ингээд өөрийгөө хянаад явхад гайгүй ажилласнаа тэгээд нэг хэдхэн сар гарны хугацаанд байлоо да тэрний дараа нь сэхлээд ингээд гинтгэ өөрийгөө би хувиа хичээгээд байгаа юм биш байгаа да ямар их нөгөө нөхөр тэнд арх угаал байхад би энэ чинь ингээд амар тайван байгаад санаа зовхгүй байгаад тэг урднаас яаж байгаа бол нөгөө хүүхдүүд нь яаж байгаа бол гэж бодохгүй зүгээр л хэвээ ажиллая гэж явна гэдэг чинь надад нэг байж боломгүй өөрийгөө хичээгээд би чийл сайхан болвол гэр бүл чинь ч юм уу нөхөр чинь ч юм уу хамаагүй байна те нөгөө гэж бодогдож байгаа юм шиг надад их хэцүү байгаад байдаг байсан. Тэр айгүй асуудал байсан. Тэгээ хувиа хичээгээд байгаа юм шиг. Энэ болохоор одоо ингээд би эргээд харахаар давхар хамаалтай хүний хувьд юм уу нэг бол миний хувьд ч юм уу айгүй их тийм асуудал болж исэн зүйл байгаа таахгүй. Надад хамгийн чухал асуудал болж исэн юм чи хувиа хичээгээд байгаа юм биш хувиа хичээгээд байгаа юм биш гэдэг юм амиа яваач. Тий амиа одлоо чи амьдралаа бодоо чи нөхрийнхөө хойноос яваач гэдэг юм те нөгөө арх удаг нөхөр чи арх уусан хэвээрэл дээ шүү дээ. Тэгтэн чи энэ чи надад хамаагүй энэ гэсэн шинжтэй амьдраад байгаа ийм амиа утсан байдал байж болж байгаа юм уу гэдэг юм миний дотроос бүр айгүй олон бараг жил гараа ингэж явсан шивгэнж. Тэгээд гэсэн ч багш нар маань надаа зааж ирсэн юу гэхээр нөгөө сургалт маань зааж ирсэн зүйл юу гэхээр зүгээрээ та өөрөө эрүүл болоо тэгсний дараа ингээд та эрүүл болох юм бол аяндаа амьдрал чи өөрчлөгдөнө гэсэн. Тэгээ мэдээж яг ингэж явах жил гарan баг 2 жил гараны хугацаанд ч нөө ингэж явхад нөгөө өдөр болгон миний нөхөр уудаг хэвээрэл байсан. Гэтэ би нөгөө өөрийгөө өөрчлөхийн тулд ороод ирэхэд нь нөгөө ахаал ууцсныг бол орилгохын оронд цагийн
ширээн дээр шидэхийн хооронд айтайхан зүйлээ аваачаад 50-50-аас өсүүлээд хамгийн их анхны алхам маань гэж хийгээл тэгэл нөгөө урдан хамт цэвэрлээл тэгэл бүлцийн цэвэрлээл ингээл өглөө болоход юу ч болоогүй юм шиг л ингээл сууж идэг тэгзээ өгөлж яншаал байж идэг байсан бол за хариуцлага өөрөө хүлээрээ тэгэл ингээл өөрт нь тавиал ингэх үед нөгөө гэр орон заваан хөглөрцөн цогтуу байх үеийн өглөө босоод би харахтаа хүртлээ хаваа цэвэрлчихсэн ямар муухай юм бэ гэж бодогдоод байгаа юмнээсээ нөгөө заажсэн багш нарын заажсэн сургалтууд дээрэс нь нөгөө өөрийгөө би өвчтөй шүү эдгэрх ёстой гэдэг энэ зүйлүүд мань намайг бариад тэгээд тэр зүйлүүдийг хийхгүй өөрт нь харуулаач ч юм уу өглөө босоо чи өөрөө булцаж цэвэрлээрээч гэдэг юм уу ийм зүйлүүд хийгээд явсан чинь аяндаа нөгөө амьдрал нэг л мэтгэд нэгэд өөр болцсон шүү дээ. Одоо эндээс нэг ялгаа харагдаад байна л да. Та өмнө нь болохоор үглэж, яншиж, ууралж тийм ээ өмнөр нь юмыг орж авч хийж тий. Жишээлбэл одоо сайн хэлж штэ бөөлжсөн ийм байхад нь хүртэл тэр нь юу ч болоогүй юм шиг цэвэрлждэг. Нөгөө хүн бол маргааш нь би надад асуудал гарсан ч гэж заримдаа мэдгүй. Эсвэл гарснаа мэдсэн ч гэсэн оюун гэрэл нөхөр минь зохицуулчдгийг ингээд ямар ч одоо үүрэг хариуцлага үүрэхгүй яваад исэн энэ үед байна. Энэ бол 15 жил явсан байгаа тий. Гэтэл эргээд эрүүл амьдрал руу ороход та нэг за 2 жил орчин байхаа гэж штэ. 2 жил танд хэцүү байсан ч тэр хүний үүрэг хариуцлагыг өөрт нь мэдрүүлж гин. За чи ийм муухай юм хийсэн шүү гэж өөрт нь харуулж гин. Тий. Тэгээд 2 жил та ингэж яг бүр ингэж хичээсний үндсэн дээрээс нь бид нар нөгөө энд нэг юм яриад байгаа. Та нөхрөө орих гэдэг нь халамжлахаа боль гэсэн үг биш. Гэхдээ үүрэг хариуцлагын өмнөр нь ороод хийгээд гэсэн үг бас биш ээ. Өөгшүүлээд гэсэн үг бас биш. Тэгэхээр энийг хил хязгаар заагийг хүмүүс сурчих юм бол илүү энэ дээр нөгөө заагтаа байгаад нөхөртөө нөгөө нэг те эрүүлэр яаж зөв ярилцах уу, мессежин дээр яаж тулгуурлаж ярих уу, дээрэс нь үүрэг хариуцлага нь өөрт нь яаж оноож эхлэх үү. За те дээрэс нь одоо нөгөө нэг тарьсан балгийнхаа үр дагаврыг өөрт нь өөрүүлэх энэ хараад хахад хэцүү мөртлөө харин 2 жил зарцуулсан гэдгийг харж яана л та. Гэтэл нөгөө хүмүүс чинь өмнө нь болохоор үглээл, яншаал, уурлал, шүүмжлэл, буруутгах юм бол өөрчлөгдөх юм шиг, ойлгох юм шиг 10 жил, 20 жил, 30 жилийг зарцуулсан байдаг. Гэхдээ яг таны сая хэлсэнчлэн үнэхээр хичээж чадах юм бол тэр 2 жилийн хугацаанд эргээд таны амьдрал хэвэн болж эхэлсэн гэж байна. Одоо та амьдралаа харсан чинь тэр хэвэн болж эхэлсэн гэж штэ. Одоо яг тэр үеэс эхлээд хэвэн болж эхэлсэн. Одоо яг ямар өөрчлөлтүүд гарч чад байна. Нөхөр нь арх ухаа болсон уу? Одоо миний нөхөр арх ухаа болсон. Тэгээд ямар гоё юм. Тэгээ арх ухаагүй ер нь бол сүүлийн 7-8 жил болж байна. Тэгээд яагаад энэ арх ухаа болчих вэ? Би нөгөө 15 жилийн үний чинь арх уулахгүй байх гал айгүйх өөрийнхөө авсан шийсэн тий. Айгүйх тэгэл тэн дээр ч нэг сайн хүн байна. Арх уулахгүй уулахаа болдог гэж ингээл дагуулж ирээл тэгэл бүр өөрийнхөө л нэлээ их зүтгэсэн шүү дээ. Тэгээд би өөрөө дотоод эдгэрлийн сургалтанд яваад өөрийгөө өвчтэй юм байна гэж хараа. Тэгээ нөгөө 2 жилийн хугацаанд за энэ нөхрийг би нөгөө зөнд нь орхиё гэж байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө нь байлгаад тэгээ би хинц цагтахаа болёо гэд би өөр дээр нэг 2 жил ажиллаад тэгээ мэдээж 2 жил ажиллахад надад хэцүү зүйлүүд зөндөө байсан. Зөндөө тулгарсан. Энийг бол ялангуяа нөгөө дэмжих бүлэг болон халамжлагчтай хамт явсан баг те сэтгэл зүйчтэй. Тий. Яг нөгөө нэг энэ 2 жилийн хугацаанд би нөгөө анх очсон дотоод эдгэрлийнхаа хүмүүстэй л очиж уулзаад надад хэцүү байна. Тэр хүмүүсэнд асуулжуулаад явсан гэсэн үг тий. Яг үнэн тэр хүмүүстэй очиод бүлэг дээр очиж уулзаад нөгөө архины давхар хамааралтай хүмүүсийн бүлэг дээр очиж уулзаад яа өнөөдрөөсөө нэрээ би бүр дэвчихгүй нөгөөдгийг хийчих гээдсэн шүү гэж яриад тий. Энэ бүх зүйлээ гэрте болж байгаа юмад бүлэг дээр авчирж яриад тэгээд гэртээ дарахгүйгээр гэрте болж байгаа асуудлуудаа нөхөртөө яг чандмаар санагдсан зүйлүүдээ ирж нөгөө дотоод эдгэрлийнхаа бүлэг дээр очиж яриад ингэж явж байгаад нэг мэдсэн чинь 2 жил гарсан болсны дараа яасан гэхлээр манай нөхөр жил гарны дараа юм байна. Манай нөхөр намайг чи яагаад намайг тоохоо болчих вэ? Яагаад чи ер нь яачаад байгаа юм гэж эхэлсэн. Тэгээ би эхлээд мэдээж нөгөө эхлэхдээ жоохон намайг өөр хүнтэй болчих ч гэдэг юм уу те. Яагаад ингэж чи хаашаа яваад байна ч гэдэг юм уу те. Чи яагаад ингэж өөр болчих вэ гэд би чиний бүр анхаарлыг татгаа болчихжээ гэд нөхөр өөрөө намайг юу болж
гин гэдээ харж ирсэн. Аа. Тэгээд тэгэхээр нь би өөрчлөгдөж байгаа. Би өвчтөй байсан юм байлээ. Тэгээ одоо харин архины давхар хамаарал гэдэг өвчин чамд бүрэн хамаарсан байсан юм билээ. Тэрийг одоо харин олж хараад ингээд итгэх гээд явж байна. Тэгээ эрүүл болох гэж байна гэсэн. Эхнээ удаа тэгж асуугаад хэлээд өнгөрсөн. Жилж гарангийн дараа. Жилж гарангийн дараа. За тэгжсэн чинь дараа нь нөгөө нөхөр уудгаараа уугаал бас уугаал тэгэл бас зарим үед ингээд сохтуу хэцүү байх үед нь би бүр ингээд амар тайван байхгүй үед нь эрүүл зөвлөлт дуудаж өгчөөл тэгээд харин миний нэг өөрчлөгдсөн зүйл нь юу гэхээр би маргааш нь очиж авахгүй эрүүлжлэгээс мөнгөний төлж авахгүй тийм мөнгөний төлж авахгүйгээр уучлаарай та өөрөө яаж орсон тэрийг хариуцлага хүлээ гэж нэг 2 3 удаа тэгсэн байгаа. Тэгсэн чи 3 дахь удаагаас нэхлүүд гарч ирчээд өөрөө яаж гарч ирсэн мэдэхгүй тэр хүн л өөрийнх нь өөрөө л гараад ирсэн. Тэгээ ирчээд гэртээ ирээд яа за болио өстэй нэрэ чиж тоохоо ойлж хинж тоохоо ойлж юм байна. Энэ архийг өстэй нэрэ ухаа болио гэж хэлсэн. Үр дагаврыг хүртэж эхэлсэн байж тээ. Тэгээд тэгж хэлчээд мэдээж бас ухаа болоогүй нэг хэсэг байсан л да. Тэгээд тэгтээ багасч ирсэн. Тэгээд нөгөө уухлаараа гэртээ гаргадаг айш авирн ч гэсэн өөр болчихсон. Өгүүлж аншихын ч юм уу те. Тэгэхээр орж ирээд хурц байдал нь арай намжижсэн те. Тэгэл ер нь бол аажмаар ингээд өөр нөхөрт ч гэсэн өөрчлөлт гарч байгааг би харсан. Тэгээд дээрэс нь би нөгөө гэрт нөхөр архуугаад ирсэн ч гэсэн би нөгөө ингэж унтаач тэгээч гээл алин хүүхдүүдэд тэрийг аавгаа унтуул хувцсын тайл гэл ингэдэг байснаа бүгдийг болоод ингэсэн чинь хүүхдүүд ч гэсэн бүр ингээд нэг хэсэг тэгжсэн нөгөө өөрсдөө рефлексээр автгаа ноцолтчихсэн намаа бол миний хүүхдүүд зургтаа үзэгчлээ хийгээд ингээд эхэлсэн чинь хүүхдүүдийн хувьд ч гэсэн те амар болсон. Амар болоод тэгээд чинь заавал инг гээд тахгүй те. Тэгээд өөрсдөө бүр ингээд над руу бас бүр гайхснуудаар хараад тэгээд өөрсдийнхөө юмыг хийж эхлээл миний хүү найзтайгаа тоглол гэл би одоо ингээд нөгөө аавыг архиуж явах үед чинь хүүхдүүдээ бүгдийн гэртээ ирэг гэлээ. Одоо юу хийж байгаа газараасаа сургуулаасаа бүгдээрээ гэртээ авч уучлаа гэд миний хамгаалалт болох гол тэгжсэн нөгөө хүүхдүүдээ эренгуут нь би ингээд томроолтой том болоод адалцуул алдцыг гэж нэгтгэс болоод харин одоо эрүүл болоод эхлэх үед миний хүүхдүүд хичээл дээрээ байвал хичээлээ найз нартайгаа бол найз нартайгаа гэдэг дуутахаа болцох ч юм уу те ийм зүйлүүдийг хийгээд эрүүл болж эхэлж байгаа. Эндээс үүдэлтэйгээр нөгөө нөхөр минь хөөе энэ чи юу болж байна гэд намайг эдгээр бүр тохооч боллоо гэсэн ойлголт төрсөн баг гэж бодож байгаа. Тэгээд өөрөө ингээд баг-багаар явандаа архийг холсгоод ер нь бол тэгээд сүүлийн 8 жил манай гэрт архины асуудал амьдарч байгаа. Ямар гоё юм бэ те. Тэгээ одоо нөгөө энийг сонсож байгаа хүмүүст хандж хэлмээр байгаа те. Энийг хүмүүс болохоор нөгөө яг нөгөө өглөөл уурлал, яншаал, буруутгаал, шүүгээл, хянаал зарим ихнэрүүд бол бүр ууж байгаа хүнийхээ араас мөрдөд идэг штэ те. Мөрдөгч нь болсон тэрнтэй жуулцгаа бол энийгээж бол тэгэл архийг асгаал те. Эсвэл найз нөхдөс нь холдуулах гал эсвэл хамт уудаг одоо ахтус байд юм бол тэрнтэй нь уулзуулахгүй уурлал. Энийний үр дүнд өөрчлөгддөг үү те. Яг энийг сонсож байгаа хүмүүст хандаж хэлгээд та өнөөдрийг хүртэл энэ арга замыг хэрэглээд хэдэн жил болсон бэ гэдгийг харж байгаа. Таны нөхөр уухаа болсон юм уу? Үр дүнд нь таны хүссэн шиг нөхөрчин уухаа болсон юм уу гэдгийг нэг анзаарчаарай. Гэтэл за өнөөдрийн зочин оюун гэрлэгчийн маань нөхөр юунаас болоод өөрчлөгдсөн бэ гэхээр орхисноос олж өөрчлөгдсөн байгаа байхгүй юу те? Үүрэг хариуцлагын өөрт нь өөрүүлснээс болж те? Өмнөр нь юмыг орж хийхэ болсноос болж. Тэгээ өөр дээрээ ажилласнаас болж тийм ээ. Гэхдээ үргэлжлүүлэн нөхрөө яг эрүүл хил хязгаар дотор хүндэлж харилцснаас болж нөхөр нь өнөөдөр өөрчлөгдөөд 8 жил архины асуудалгүй явж гинэ гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Энэ бол бүр бодит жишээ байгаа тий. Тий. Ер нь одоо би яг л өөрийгөө л олж харснаас хойш би нөгөө нөхрөө ингээл уурлахгүйгээл бүх арга чаргыг нөгөө мэдээж хамгийн хайртай хүнээ гэр бүлийнхаа хамгийн хүндэлдэг хүнээ ингээл өдөр болгон хэрүүлтэй уруултаа ингэж баймааргүй байсан учраас би бүр бүх л арга чарга арх уухгүй байх тий нөхрийгөө арх уулахгүй байх бүх арга чаргыг хайгаад эцэстэн заа болъё ингээд арх удаг хүнтэй нэг бол амьдарч байгаад амьдрал дуусах юм бол нэг бол энэ хүнээс би яаж салах уу гэдэг ийм л бодолтой байсан үедээ энэ эдгэрлийн хөтөлбөр рүү ирж энэ бүлэгт хамрагдаж
Тэгээд би өөрийгөө би ч нэрээстэй өвчтэй юм биш үү. За би өөр дөр ихлээд ажиллаад үзье гэд нэг 2 жилийг зарцуулсны дараа тэгээ аяндаа миний амьдрал ингээд өөрчлөгдөж гисэн. Гэтэ 2 жил нэг хоёлоо бол сайн нэг амархан юм шиг хүмүүстэй. Гэтэл үнэхээр эн чин тэмцэлтэн тий хичээл зүтгэл дэвчээр цаг хугацаа орж байгаа байдал шүү дээ тий. Ер нь бол хэцүү байсан. Өдөр болгон би тэмцэлтэй байсан. Өдөр болгон сохтоо ороод ирж байгаа нөхрийг харахад босч ирэл цохот гачруу сарагддаг байсан. Тэгээд би чинь нөгөө юу яаж байгаа шүү дээ. Эдгэрэлтэй тайван байх хэрэгтэй шүү дээ. Би тайван байх хэрэгтэй. Өнөөдөр багш надад тэгээ заасан шүү. Бүлгийнхэн маань уур хүрээ орилмоор байсан ч гэсэн гүнзгий амсгаа авж агаад аяхта цагийн зөөлхөн урд нь тавиад үзээрэй. Тэгээд ер нь бол нөгөө монголчуудын ингээд яг л зөөлн хатуугаа эдэн гэдэг үг надад миний амьдралд тэр үеүүдэд айгүйх надад нөлөөссөн. Гэх юм уу да тий би өөрийгөө ингээд агсаал ингээд нэг битгэд би бүр ингээд алсан бар шиг тэгээ гадаа гараад би энэ амьдралыг удирдах гэж гадаа гарч би ир болж гин гэж орж ирж юм болж гин бүх юмыг би хийж гин гэж ингэж бодож өөр дөрөө төвлөрж исэн зүйлээ доош нь жоохон намсгаж дараад тэгээд нөгөө сайн нөгөө зөөлхөн эмхтэй болохын тулд өөрийгөө тий сайн ихнэр болохоос гадна зөөлхөн би бүр ингээ арсан баршиг болсон юм байна. Миний амьдрал намайг бүр тэр нөгөө сохтуу нөхрийн дээр л яаж гарах уу гэдэг юм амьдралаар юм төс. Тэгээ зөөн жоохон өөрийгөө дарж өгөөд тэгээд зөөлөн эмхтэй хүн ямар байх ёстой вэ гэд ядчил аяхтаас агийн ширээн дээр авч шиддэг байснаа болоод зөөлхөн аягтан цагаа уугаад тавьдаг болоод тэгээ сүулдэ хоолоо хэд манай нөхөр нөгөө нэг хэцүү зүйл байсан нь арх уучглаар ямар ч хоол иддэг байсан байхгүй. Миний юу ямар ч хоолыг нөгөө бууз гэдэг түрүү ярьсан шүү дээ. Тэрнтэй адилхан юу ч хийж өгсөн иддэг байсан. Тэгээд ярьж ирүүл болж иж иддэг. Тэгэхээр энд юу ч хийж өгсөн алаа гэж боддог байсан. Бодлоо тавиад нөгөө бууз хийчихсэн бол бууз аягээд хүүхдүүдтэйгээ даавынхын аяганд тавиад тэгээд хоолоо идэрээ цаг уугаарай гэдэг. Тэгэхээр ер нь бол сүүлрүүгөө нөгөө хийсэн хоол юм иддэг болоод тэгээд гэт баг-багаар өдөр жижигээр өөрчлөлт гараад тэгээд тэр жижиг өөрчлөлтийг харж байхдаа би харахтаа болж шүү гэдэг урам аваад чадчихж шүү гэдэг дараагийн өдөр өшөө илүү сайн байх юм байна шүү гэж ингэж явж идэл нэг мэтгэд 2 жил гарны дараа нөхөр минь өөрөө олж хараад тэгээд чиний явж байгаа газар чинь би нэг очиж үзье гэдэг юмыг өөрөө тавиад тэгээд хамт миний нөгөө эдгэрлийн хөтөлбөрүүдээр явж эхэлсэн байна. Тэгээд ер нь бол арх удаг нөхөр гэрт сөргөөр нөлөөлж байна. Энэ бол 15 жил нөлөөлсөн. Гэтэл архины давхар хамаарлаас эдгэрж байгаа эхнэр бас гэртээ эргээр нөлөөлж чадчих шүү дээ тий. Тэгээ түрүүн бас хэлжсэн та зөөлн хатуугаа иддэгэ гэж тий. Гэтэл заримдаа эргээд ингээ харахаар зарим юм дээр айгу хатуу байгаа юм шиг эрүүл жилгэд оруулчаад орхиж байгаа. Төлбөрийн төлөхгүй авч байгаа. Гэтэл энэ чинь нөгөө юу байж юу байна вэ гэхээр эрүүл хил хязгаар дотор сайн ихнэр яаж байх вэ? Өөгшүүлэхгүйгээр тэр хүний сайн хань яаж байх вэ гэдэгт л яриад байна шүү дээ тий. Өөгшүүлээд авах юм бол улам нөгөө үнэ архинд мэдээж энэ нөхөр маань архинд ороосоо гэж хинж боддгоо. Гэхдээ зарим үйлдэлүүд нь өөгшүүлт юм байдал руу аваачаад нөхрийгөө нөгөө улам илүү архинд орох тий одоо зам руу хөтлөөд идэг. Нөгөө үгэлснээр, яншснаар, буруутгаснаар, өмнөр нь орж үүрэг хариуцлагыг авснаар тийм ээ. Гэрт асуудал гарч илээдгийг эхнэр зохицуулждаг юм. Би уугаал явж гэдэг ийм хандлага руу аваачаад байгаа шүү дээ. Тэгэхээр таны амьдралыг харахаар ер нь бол 15 жил үгэлж янсан гэхдээ өөрчлөгдөг үр дүнд нөхөр гараагүй. Харин 2 жил хэцүү байсан ч би зүтгэсэн. Гэтэ үр дүнд нь өнөөдөр 8 жил арх угаагүй байна гэдэг гой бодиттой жишээ байна тий. Тий би түрүүний нөгөө зөөлн хатуугаа гэдэг шиг гэдэг дээр юу гэхэлэр мэдээж нөгөө би өөрөө эрүүлжээд эрүүл ухаанаар ямиг харахлаарэ энэ зөв үү нөхөр арх уухад нөгөө эрүүлжүүлэх юм уу төлөөд авах нь миний зөв үү буруу юу гэдгийг эрүүлэр ялж шалгаж харж чаддаг болж байгаа. Энэ дээр хамаарлаас эдгэрээд ирэхээр тий ингэж харж чадж байгаа нь тэгээд дээрэс нь би нөгөө нөхөр цогтуу ирэнгуут нь би цогтуу үнээс илүүгээр ингээл орлол ингээл чарлаал тий тэгээд зүгээр нөгөө хувцас тайлчихгүй төлхөж унгааж байгаа албамдын тайлаалаг тий ингэдэг байсан бол энийгээ нэг жоохон зөөлж байгаа гэсэн үг. Нөгөө өөрөөр хэлэх юм бол жоохон хайраа нөгөө зөөлхөнөөр илэрхийлж гин гэсэн. Дээрэс нь нөгөө төвчж байгаа, уурлаж байгаа тэр мэдрэмжээ нөгөө эрүүл газар
асуудаг болж байна те. Яг адил асуудалтай хүмүүсийн дунд ярьдаг болж эхэлж байгаа. Тэгээ тэрнээсээ болоод бас нөхөртэй хандах хандлага арай зөөлрөх хүч болсон баг те. Ер нь бол надад бас тэр 2 жилийн хугацаанд тэр дэмжих бүлэг яг адилхан асуудалтай хүмүүсийн тэр бүлэг надад айгүйх нөлөөлсөн. Тэгэхээр ирээд би өчтөрөөс уралчмаар санагдсан тэр тэгж дургу өргөж байгаа юмдаа гэд би тэр нөгөө яг л тэр уралмаар байсан мэдрэмжээ ингээ бариад авцсан юм а тэр бүлэг дээр ирээд дүрсэхгүйгээр зүгээр асууж байгаа тий. Тэгээд дээрэс нь бас яг надтай адилхан асуудалтай эмэгтэйчүүд маань нэр яг ийм асуудал дээр яаж ийн би зарим үед ингээ чадахгүй алдчихж байгаа шүү дээ. Уралмаар ухгүй дандаа л өдөр болгон ингээл урлахгүй төвчээд байсан байхгүй. Гинтгэн бас уурлж байгаа үеч байгаа. Тэгээ тэрийг ёо би чадсангүй шүү гэж байгаа үедээ байгаа. Тэгээ чадсангүй шүү гэдээ ирэх үед нөгөө бүсгүүчүүд маань надтай адилхан асуудалтай хүмүүс маань харин тийм ээ бид нар ч гэсэн тэгсэн. Тэгтээ зүгээр шүү. Ингээд цаашаа явж байгаа шүү гэдэг нэг ийм тэр бүлгийн урам дэм тэр бүлгийн хүмүүсийн бас нэг хуваалцдаг тэр нэгнээсээ суралцсан тэр зүйл надад бас айгүй их тийм болж ирсэн. Тийм болж ирсэн тий. За тэгээ манай подкастыг сонссон хүмүүст бол за та хэрвээ яг хин нэгэн арх бодог хүнтэй амьдардаг тэг хүн байгаа бол та манай сэтгэлийн хүч сургалтанд хамрагдаараа тийм ээ. Оюн гэрлэгч шиг яг ийм сайхан өөрчлөлтийг амьдрал дээр авъя гэж ивэл тэр яриад байгаа дэмжих бүлэг нь сургалтын туршид байгаа. Зүүн уулзалт байгаа, дэмжих бүлгүүд байгаа. Тэрэн дээр орж эмэгтэйчүүд асуудлаа асах чинь зарим хүмүүсийн хувьд асуудлаа ярихдаа хичээд жоохон ярьж чадахгүй байдаг ч гэсэндээ нэр болон дүрсээ өгөхгүйгээр асуудлуудаа ярьж эхэлж байна. Тэг хүмүүсийн амьдрал дээр үнэхээр өөрчлөлт гарч эхэлж байгаа гэдгийг баттай хэлмээр байна. Тэгэхээр та манай пэйж хуудсан дээр байгаа сэтгэлийн хүч сургалтын линкээр н ороод бүртгүүлээрэй. За тэгээ өнөөдрийн подкаст маань бол нэг сонирхолтой сэдвийн дагуу бит хоёр ярьлаа тийм ээ. Зөндөн орхих гэж юу юм бэ? Арх бодог хүнээ зөндөн орхих гэж юу юм? Энэ үед ямар тэмцлүүд явагдаад байдгийг, ямар мэдрэмж төрөөд байдгийг. Тэгээ зөндөн орхисноор 15 жилийн амьдрал 2 жилийн дотор бол өөрчлөгдсөн юм байна гэдгийг ярьлаа шүү дээ тий. За тэгээд манай өнөөдрийн зочноор Амгалан ивэл төвийн үүсгэн байгуулагч оюун гэрлэгч манай оролцлоо. Тэгээ маш их баярлалаа оюун гэрлэгчээ. Өөрийнхөө амьдралаас нээлттэй хуваалцаж хүмүүст бас тий бодит түүх болж өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд таны ажилд амжилт хүсье. За тэгээд өнөөдрийн подкастт байсан бүх хүмүүст баярлалаа. Дараагийн подкаст хүртэл түр баяртай.